За бүгдээрээ сайн байцгаана уу. Биднээс 2 хоногийн өмнө Smart Trade bot-ноосоо өөрсдийн мөнгөө шилжүүлсэн байна. За биднээсээ хөрөнгө оруулсан төсөл маань Ocean Online гэж нэг сайт байгаа. Нөгөөх нь бол Smart Trade Go.com гэсэн сайт байгаа. Эндээс биднээс өөрсдийн Binance бирж рүү мөнгө татсан энэ бол орсон байгаа. За энийг ярихын өмнө биткойны ханшны өөрчлөлтийг баг зэрэг. За 2 хоногийн өмнө бол биткойны ханш 11,900 байж байгаа. Ингээд 2 хоногийн дотор ханш доош унтсан байна. Бараг $1,700-оор. За яг одоогийн байдлаар бол $10,266 тэнцсэн байна. За энэ дээр олон мэдээллийн хэрэгслэр янз бүрийн юм таамаг төвшүүлж байгаа л да. S&P буюу энэ хөрөнгөний зах зээлийн ханшны уналтаа ер нь хөдөлгөөн нийтлэн давхцаж явж байна гэж ярьж байгаа жишээтэй. Зарим нь бол алттай ижлэгэн хөдөлгөөн хийж явж байгаа. Биткойн бол өөрөө хязгаарлалтмал 21 сая өчир ханш нь бол энэ алт хатуу зүйлтэй төстэй юм ханшаар хөдлөнө гэсэн юм ярьж байгаа. За биднээс энэ дээр графикийг бас танаас сонирхолтой болов гэж үзүүлээ. Энэ бол биткойны ханш дээдлийнх нь. За энэ улбар шар нь болохоор алтны ханш байгаа. За энэ доотлын цэнхэр нь болохоор S&P 500 индексийн одоо хөдөлгөөн нэг цагийн график дээр гарч байна. За энэ бол сүүлийн үед бол ерөнхийдөө биткойны ханш бол энэ бидний үзэж байгаа алтны хөдөлгөөнийг нэлээд давж байгаа гэж үзэж байгаа. За энэ дээр ингээд харъя 20 оны 7 сараас хойш график байна. За энэ дээр бол S&P бол ингээд унтсан байна. Энэ S&P ганцаараа унж байхад биткойн бол алтны ханш бол дээш өсөөд за энэ цэгт ирсэн байна. За дээш ингээд хоёулаа өсөөд за гурвлаач өссөн байна. За энэ оргил цэгт ирэхэд бол бас S&P-гийн индекс бол ингээд өсөлттэй явж байгаа. За энд бол ингээд унсан. Одоо 20 оны 8 сарын 6-нд бол биткойны ханш унахад бас алтных унж байна. S&P бол ингээд өсөлттэй явж байгаа. За энэ бол мэдээж ямар нөлөө үзүүлж байгаа гэхээр Америк нэгдсэн улс бол ногоон толгойг бол хэвлж дэлхийн нийтээр тарааж өөрсдийнхөө орны хүмүүс болон байгууллагуудад бол дэмжих юм тоон одоо хангамж гэдэг юм уу долларын хангамж үзүүлж байгаа. Тэрнээс усан байх магадлалтай буюу маш өндөр одоо энэ өсөлттэй яваад байгаа индекс 3 сард унснаас хойш байн өсрөгөд ирж ирсэн. За одоо эндээс цааш за энэ дээр биткойн 8 сарын ихээр бол ингээд унсан. Алт бас ингээд доош унж байгаа юм. Улбар шарыг дарж байна. Тэгэхэд S&P индекс бол ингээд унахгүй яваад байгаа. За хоёулаа унчлаа. Алт биткойн 2. За ингээд жиг дэш өсчээр хоёулаа. За алт бол энэ жоохон тогтворж ирсэн байгаа. Энэ жил бол алтны хамгийн дээд оргил ханшин дээр очсон шүү дээ. Та бүгд мэдчихэж байгаа. Ягаад гэвэл энэ цаасан мөнгөний ханш унж байгаа. Алт руу хүмүүс мөнгө хийж байгаа. Биткойн руу бас хийж байна. За энэ S&P ингээд доорн цэнхэр ингээд явж байгаа. За энэ өсөлт үзүүллээ. Алт биткойн бас өсөлт үзүүлсэн. Хоёулаа унлаа. S&P 500 индекс ингээд хэвээр явж байгаа. За энд бол биткойн жоохон өсөөд ингээд доош унж байгаа. Тэгэхэд энд бас алт бол унж байна. S&P индекс бол хэвээр яваад байгаа. За ингээд энэ өсөлтөн дээр ирэхэд S&P индекс бол ингээд өсөөл байгаа. За энэ 8 сарын энэ 9 сарын 1-ний өдөр хоёулаа алт болон биткойн ингээд хоёулаа унжээ. Энэ одоо 9 сарын 3 хүртэл. За 3-наас өмнө энэ хүртэл бол хоёулаа унтсан байна шүү дээ. За энэ 9 сарын 2 гихтэл дөнгөж одоо S&P индекс ингээд унж эхэлж байгаа. Тэгээд эндээс харахад бол бид бол биткойныг бол алтны ханштай төстөөр тоон алт гэсэн үг л дээ болж байна гэж үзэж байна. За энийг юугаар үзүүлвэл бас их зүгээр харагдаж исэн. Шугамн графикаар ингээд харуулъя. 7 хоногийнх нь юу бол ингээд 19 оны ханш бол харагдан 7 хоногийнхоо. За энэ дээр бас товчхон ингээд харуулж байна. 19 оны одоо 18 оны 11 сараас хойш харьцуулсан графикийг бас ингээд хараа. За ингээд ханшнууд явсараад 20 оны 2 сая коронагийн уналтанд бол гуруула унсан л да. Гуруула унж. Буцаад ингээд жиг бүгд өссөн. Ингээд энэ гурванд бол алт, биткойн, энэ S&P индексээс бүгд хэлбэлцэлтэй яваад байгаа. Яг энэ дээр болоод ингээд унахад бол энэ биткойн алт хоёр унж байхад энд бол өсөлттэй явж байгаа индекс.
За ингээд өнөөдрийн байдлаар ингээд хамгийн дээд зэгтээ энд ирээд унах үед бол энэ S&P бол маш бага унжаа шүү дээ. Монгол бага. За ингээд 7 хоногийн график дээр гарч байна. Бид бол энэ шинжилгээг энэ трейдинг гифтээр хийдэг байгаа. За энэ дэлгэцэн дээр биднээс SMA биржийн шинжилгээ хийдэг график харагдаж байна. За энд бол гэп үүссэн 7 сарын 24. Тэрнээс хойш өсөлттэй байж байгаа. Одоо энэ гэпийг хаах маягтай хайш унж ирж байна. За энэ 9900 руу орж ирсэн байгаа. Биткойны хайш. Энэ дээр та бүгд хараад. За энэ 9980 руу орж ирсэн. Орой шөнө өдөр. За өнөөдөр ингээд жоохон дэше өндөгөж явцсан байна. Тэгэхээр энэ гэпийг хаах магадaltaй. За дараагийн биднээс хардаг зураг бол энэ биткойныхоо ерөнхий төлөвийг ингээд хараад зураг хараад явдаг байгаа. За нөгөө нэг график нь бол энэ байна. Энэ тэгш өнцөг гурвалж байгаа биднээс таамс бас тайлбарлаж ирсэн. За энэнд ингээд том зургаар харахад энэ трендийн шугам руу ерөнхийдөө төгсөж байгаа. Энэ трендийн шугамын эхлэл нь бол 19 оны 2 сарын 24-өөс хамгийн доотлын хайшнуудыг нийлүүлээд татсан трендийн шугам байна. Энэ рүү хэрвээ орж ирнэ гэж үзэх юм бол энэ бараг юун дээр орж ирнэ? 9300 руу орж ирэх магадaltaй. 9000 энэ 700 600-гийн 9850 600 700-гийн гэпийг хаагаад 9300 руу орж ирэх юм магадaltaй байна. За мөн хэшрибн индикаторыг та бүгд ингээд хараарай. Энэ дээр бас хэлэхэд за энэ бол цэнхэр бол ав гэсэн өнгө энэс хойш бол өссөн. За энэ өмнөх өнгөн дээр бол энэ ав гэсэн өнгнөөс хойш өсөөд за ингэж буцаж одоо энэ улаан саарлан гарч ирэхийн өмнө бүр унсан байна. Унсны дараа энэ гарч ирж байна. Тэгэхээр одоо энэ дээр бол бас гарч ирээгүй л шүү дээ. Дахиж унаад дээшээ өсөөд ингээд 9300 руу унах магадaltaй. Тэгэхэд бол энэ одоо улаан саарлан өнгөнүүд бол гарч ирнэ. Нэг өсөндөө зараа гэсэн өнгө гарч ирэх магадaltaй. Энэ бол ерөнхийдөө төстөө хэлбэрлөө орчлоо энэ график. За биткойны хувьд иймэрхүү байна. За биднээс 2 хоногийн өмнө Ocean онлайн данснаас биткойн шилжүүлсэн байгаа. Binance данс руу энэ орцсон байгаа. Энийг биднээс үзүүлнэ. За энэ Ocean онлайн данс маань биднээс одоо цуглуулсан биткойныг хадгалдаг юм данс байгаа. За нөгөө нэг нь болохоор энэ Smart Trade Coin.com маань арилжааны сайт. Энэ дээр бол ямар хэлбэрээр арилж ядгүй гарна. За энийг одоо биднээс үзүүлээ та бүгдтэй. За ингээд Binance Dance-д ороод ирсэн байж байгаа юм. Deposit гэдэг энэ хэдэнд орж ирсэн байна. 9 сарын 3 өчигдөр орж ирсэн. Орой 7 цагт. За 2 дансаас биш шилжүүлсэн гэдэг хоёулаа ороод ирсэн байж байна. За энийг бас юугаар харуулж болно? Мэйлээр ер нь юу орж ирдэг штэ. За энийг та бүгдэд энэ мэйлээр бас орж ирдэг байгаа ингээд одоо та нар хараарай. Мэдээлэл ер нь мэйлээр орж ирдэг штэ. За энэ deposit гэдэг ороод ирсэн Binance дээр 9 сарын энэ. За ингээд ороод ирсэн харагдаж байгаа. За нөгөө нэг нь болохоор юу байгаа? Trust Wallet руу бид шилжүүлсэн. Trust Wallet-ийн руу оръё. За Trust Wallet дурахаас өмнө энэ CoinGecko кодын энэ хөөрхөн юм юу гараад ирсэн байна. Оноо өгдөг. Өдөрт би ингээд заримдаа санаа заримдаа мартчихад ингээд яваад идэг. Өнөөдөр ингээд 3 хоног дээр эстралаад ингээд орноо гэх юм бол энэ одоо Candy өгöd. За ингээд 3 хоног тасрахгүй орцсон ингээд Candy өгчлөө. За ингээд дараагийн 4 дахь өдөр би орох юм бол 40 Candy өгөх юм байна. За Trust руу ингээд ороод ирсэн байна. Та бүгд хараарай. За энэ байж 51 трейд coin ороод ирсэн байна. За энэ маань хаана? За энэ байна шүү дээ. 51 трейд coin гэд шилжүүлсэн Trust Wallet руу ороод ирсэн байж байгаа жишээ. За тэгэхээр биднээс энэ төсөл бол ямар хэлбэрээр ажилддаг гэхээр бид өөрсдийнхөө хөрөнгийг энэ дээр бол арилжаанд оруулж ботоор ухаалаг тэр ботоор өсгдөг ийм
төсөл юм байна юм шүү. За энэ талаар бид бас цаашаа яг энэ хоёр одоо энэ та бүгд харж байгаа Smart Trade Coin.com дээр бол арилжаа стратеги ямар графикаар явж байгаа хэдэн хувийн ашигтай гэдгийг үзүүлдэг. Энэ дээр бол биднээс цуглуулсан одоо хөрөнгө оноо бонус урамшууллыгаа гэдэг үзүүлдэг юм сайт байгаа. Эндээсээ бас бүртгэлээ хийхдээ яаж бүртгэж Smart Trade Coin.com сайттайгаа холбох уу гэдгийг бол биднээс сонирхсан хүмүүст бол тайлбарж өгч болно. За биднээс бол мэдээллийг бол энэ юугаар өгч байгаа? Өөрсдийн пэйж хуудас байна. Бас YouTube хаяг байдаг. Тэрэн дээр та нараа subscribe хийгээд лайк тарах юм бол мэдээлэл түргэн шуухаа орчих шүү. За бид бол бас арилжаа хийдэг боловч аль болох түлхүү нь смарт бот руугаа анхаарч хөрөнгөө энд байршуулж байгаа. За жишээ нь энэ арилжаа хийхэд бол нэлээд аюултай. За энэ derivative буюу энэ futures арилжааны юу гэхэд бүгдэд харуулъя. За энэ дээр одоо ингээд харахад ашигтай юм шиг харагдаад байгаа. Энэ replay бол ингээд айл дээр аваад энэ баг хаштай хахад нь авцсан. Тэгээд энэ дээшээ доош нэмэгдэж хасагдаад явдаг байгаа. За энэ хооронд юу болов гэдэг харуулъя л да. Нэмэгтэй байгаа боловч нэлээд бас болгоомжтой хийхгүй бол алдах магадлалтай. За одоо би та нарт үзүүлье ямар шиг юм гэсэн бэ. За арилжааны түүх захиалга. За ханш сая биднээс бол энэ 10,250 дээр бол энэ лонг арилжаа хийсэн байсан боловч 9,900 руу орж ирээд биднээс expectation price руу орж ирээд энэ арилжаа бол хаагдсан байж байгаа. 10,258 дээр биднээс тавьсан байсан шүү дээ лонг арилжаа. Ашигтай арилжаанд ханш унаад дэш өрснө гэж бодсон боловч тэрнээс доош унаад энэ устгал хийх ханшин дээр орж ирээд биднээс энэ арилжаа одоо жишээ нь да бүгд ингээд хараараа алдагдлаа. Энэ $28 алдчихж байгаа жишээ. За ингээд цаашаа яг хуу энэ алгоритмс дээр бол бас ашигтай арилжаа хийсэн юм харагдаж байна. Тэгэхээр энэ болгоныг ингээд хянаад суугаад ингээд бариад авах юм боломжгүй учраас биднээс нь Smart Trade bot руу та бүгд анхаарлаа хандуулаад арилжааны баг туршлагатай ч юм уу одоохондоо суралцааг хүмүүс үүндээ хөнгөн оруулахад бол биткойн юм 5-аас 13% өсгөл савдаа өгөөд идэг юм боломжтой байгаа юм шүү. За дараагийн удаа биднээс энэ DeFi төслийн тухай ярих гэж бодож байна. 2 хоногийн өмнө бараг 9 тэрбум 510 сая долларын хэмжээнд төрсөн байгаа. За энэ дээр бас болгоомжтой та бүгд оролцох бол маш их аюултай шүү. Ягаад гэвэл энэ Uniswap гэдэг энэ exchange байна. Энэ дээр арилжаа хийж болно. Гэвч энэ дотор маш их токен байдаг. Түншгүй токен. Энэ дунд бас ер нь аюултай яг зөв токеноо сонгож авахгүй бол бас алдах магадлалтай. Энэ олон дунд бол бас хуурамч токенууд явж байгаа. Та энэ дээр swap гэх гээд аль нэг энэ ашигтай юм аа гэдээ авахд өөрөөхөө Ethereum ч юм уу биткойн оруулсан хөрөнгө төгжих буцааж авч чадахгүй болох юм магадлалтай шүү. За энэ Uniswap-ын дараа Mooniswap гэдэг энэ бас exchange гарсан. Uniswap-ийнхаа дутагдaltaй талын хаасан exchange байгаа. Энэ бас мөн адил. За энэ дээр яаж арилжаа хийж ашигтай ажиллах уу? Тэр валидатор бүртгэлээ яаж хийх үү? Хөрөнгөө яаж шилжүүлэх үү гэдэг талаар биднээс та бүгд хүсвэл цаг гаргаж ярьж болно. Хамгийн гол одоохондоо биднээс хөрөнгө оруулаад өөрийнхөө хөрөнгийг энэ алдахгүй ашигтай өсгөх боломж бол биднээс үзэж байгаа энэ Smart Trade Coin bot дээр байршуулсан зүйтэй гэж үзэж байгаа. Цардаа 5-аас 15% ашигтай өгч байгаа гэдэг чинь биднээс одоо уналтнаас хамгаалж байна. Ханш унсан ч гэсэн үндсэн оруулсан хөрөнгөө алдагдaltaгүй бариад авна. Ханш бүр үсэх юм бол давхар ашигтай юм боломжтой төсөл байгаа шүү. За ингээд та бүгд анхаарал тавьсан баярлалаа. Доор байгаа хэдгээр бидэнтэй холбогдож болно. Мөн энэ мэдээллийг өгсөн хүмүүсээс Smart Trade bot, Smart Trade Coin-ийн тухай асууж болно. Анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн бичлэгт баярлалаа.